Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчдоо. Холбоос подкастын 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ 7 хоногийн дугаараараа бид та бүхэндээ хөдөөгийн шинжилэл, хөгжлийн түншлэл, нийтэд үйлчлэх төрийн бүс байгууллагын тэргүүн Баццгийг урьж оролцуулаад байна. За сайн байна уу Баццгээ? Бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За сайн бацгаана уу. Урьсан баярлалаа. Та бол яг энэ хөдөө амьдрах гэсэн санаачлалыг үдвэл нэлээ их гаргадаг болсон. Яг энэ түүхээсээ эхэлэх үү? Та яагаад энэ хөдөө амьдрах гэсэн санаачлагыг гаргасан бэ? Магадгүй энэ төрийн бус байгууллагын нэр ч гэсэн тэндээс үүдэлтэй болов гэж бодож энэ түүхээсээ хуваалцаач манай сонсогчтой. За баярлалаа. За ер нь бол Монгол хүн бүрийн зүрхэнд бодолд нэг хизээ нэгэн цагт сайхан хөдөө нутагт очиод амьдрах юмсан дийлэн хувийн нэг тэтгэвртэй гараад байгаль бараадах юмсан гэсэн тийм хүсэл байдаг. Хэрвээ аль нэг хөдөө орон нутгаас гаралтай бол нутагтаа эргэж очиж амьдрандаач гэдэг юм уу те. Над шиг хөдөөгүй хүний хувьд бол нэг сайхан байгальтай газар очиж амьдрах юмсан гэдэг тийм мөрөөдөл угаас байсан. Харин энэ мөрөөдөл нь илүү нөгөө тэтгэврт гарсан хойноо хэрэгжүүлнэ гэж бодож исэн бол 2018 онд Улаанбаатар хотын утаа гамшигын түвшинд хүрээд нийслэлийн экологийн бохирдол одоо ноцтой хэмжээнд хүрэх үед за бид нар энэ хүртэл хүлээж авч чадахгүй байна. Ямар ч байсан гэр бүлийнхээ эрүүл мэндийг бодоод амгалан тайван байдлаа бодоод Улаанбаатар хотоос ямар ч байсан гарах ёстой гэдэг ийм сэтэл төрсөн. Мэдээж Улаанбаатараас гараад гадагшаа явах уу эсвэл өөр одоо аймгийн төвд очиж амьдрах уу эсвэл бүр хөдөө очиж амьдрах уу гэдэг ч юм уу ийм сонголтууд бол байгаа. Тэгэхдээ нөгөө Монгол орондоо хөдөө өөрийнхөө мөрөөдчихсэн тэр сайхан байгальтай газараа одоо очиод амьдрахад яагаад болохгүй гэдэг үүднээсээ энэ одоо санаачилгаа эхлүүлсэн байна. За 2018 онд бол надтай сошиал дээр пост тавиад миний санаачилгааг одоо дэмжиж хамтдаа явъя гэсэн 400 гаруй гэр бүл байсан тухай үед тэгээ бид нэр Facebook дээр нэг групп нээгээд тэндээ одоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байгаа. За тэгээд 2020 онд өнгөрсөн жил бид нэр хөдөөгийн шинжилэл хөгжлийн түншлэл гэдэг төрийн бас байгууллага болсон. За шалтгаан нь бол хөдөө орон нутгийг сайхан болгож иж бид нар тэнд сайхан амьдрах юм байна. Гэхдээ сайхан болохыг хүлээхгүйгээр өөртөө очиж сайхан болох хэрэгтэй юм байна. Энийг тулд одоо шинэ хөдөг бий болгоход хот хөдөөгийн хамтын ажиллагаа түншлэл чухал юм байна гэдэг утгаар төрийн бас байгууллага ингэж нэрлсэн байгаа. Бас нэр нь ч гэсэн бас их гоё нэр байна те. Яран дээр над шиг хөдөөгүй хүн тэгэхээр таны яг төрсөн нутаг Улаанбаатар хотод ба тий. Тийм би болохоор Улаанбаатар хотод төрж өссөн. Манай аав ээж бага наснда одоо нөгөө 10 жилийн сургуульд байхдаа Улаанбаатар хот руу шилжиж ирсэн байдаг. Зөв. Та одоо яг хаана амьдарч байгаа вэ? Улаанбаатар хотод амьдарч байна уу? Эсвэл хөдөө амьдарч байна уу? За одоохондоо бол Улаанбаатар хоттой байна. Хөдөө рүүгээ нүүж амжаагүй л байна. Бэлтгэлээ хийгээл байна тий. Бэлтгэлээ хийгээл нутагших процесс үйл явц явагдаал ингээд одоо байгалийнхаа жамаараа гэдэг юм уу энэ шилжилт хөдөлгөөнийг ойлгох гээд өөр дээрээ туршаад л явж байгаа шүү дээ тий. Зөв. Би бас яг ингэж яг тантай адилхан боддог л доо. Хөдөө магадгүй хотод амьдарч байгаа залуус хөдөө амьдрыг гэд яхаар яг сэтгэл хөдлөлөөр шийдэж болохгүй бид нэр нэлээд зүйлд өөрсдөө бэлтгэх ёстой гэж боддог байхгүй. Тэгээ тэр үүднээсээ бид нар юун дээр ерөнхийдөө илүү анхаармаар юм шиг санагдсан байлаа. Хөдөө ингээд шууд одоо залуучууд амьдрья гэж боддог. За хөдөө амьдрахад бол угаас аль нэг орон нутгаас гаралтай бага насндаа тухайн орон нутгтаа өссөн ихтэй сургууль сурахаар ирээд Улаанбаатар суурьшсан залуучуудын хувьд бол мэдээж давуу талтай. Тэр нь нутаг хүснийхаа соёлыг мэднэ, хүмүүсийг танина, хамаатан садан төрөл төрөсөд нутаг орныхоо байгаль цагуурын онцлог дасан зохицсон одоо хөдөөний амьдралын онцлогийг ойлгодог учраас тэр хүмүүсийн хувьд буцаад нутаг руугаа шилжихэд бол асуудал багтай байдаг. Мэдээж одоо нөгөө ажлын байр, хоёрдугаарт нөгөө орлогын их үүсвэр, тав тухтай амьдрах орчин, боловсролын чанар, эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт асуудлууд бол бүгдэд тулгарч байгаа. Зөвхөн шилжиж очих гэж байгаа хүмүүст ч биш, одоо хөдөө амьдарч байгаа хүмүүст ч гэсэн тэр асуудал байдаг. Харин
огт хөдөө амьдарч үзээгүй хүмүүсийн хувьд бол орон нутагт шилжин суурьшна гэдэг нь өөрөө цоо шин адал явдал байгаа. Тэр хүмүүсийн хувьд мэдээж түрүүний хэлсэнчлэн асуудлууд нэн тэргүүр тавигдах нь ойлгомжтой. Үүнээс гадна орон нутгийн хүмүүстэй би одоо уур амьсгал, үзэл бодол, үнэт зүйл нийцэх болов. Тэр хүмүүс намайг яаж хүлээж авах вэ? Би тэнд Улаанбаатарт найзуудаа орхиод явах уу? Тэнд би шинэ найзтай болж чадах уу? Хотод үлдээгээ явж байгаа хамаатан садны минь одоо дутхааргүй орлохоц тийм сайхан хуршүүдтэй болж чадах уу? Орон нутгийн соёл, үнэт зүйл нь миний үнэт зүйлтэй нийцэх үү? Би тэр орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахад хэрэгцээ байгаа юу? Миний оролцоог хангаж чадах болов? Гэх мэтчлэнгээр ингээд олон юмд санаа зовдөг л доо. Тэгээд энийгээ мэдхийн тулд эхлээд одоо орон нутагт зочлоод, орон нутагтай танилцаад тодорхой хэмжээнд судалгаа хийж байж шилжих шийдвэрээ гаргах нь зөв үү гэж бодож байгаа. За миний хувьд бол Булган аймгийн Хутаг өндөр сум манай өвөө амьдарч исэн сум. Тэгээд одоо Хутаг өндөрт бол ямар ч хамаатан байхгүй. Тэгээ Хутаг өндөр сумыг сүүлийн 2 жил бол аминдаа судалж байна. Олон хүмүүстэй танилцсан. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн хувьд би энэ нутагт амьдрах хүн, би энэ нутгийн хүн 330 сумаас миний амьдрах ёстой газар бол одоо энэ сум юм аа гэж бат итгэлтэй болох хүртлээ ингээд нүүхэд бол хэцүү байд юм байна. Тийм тэгэхээр нөгөө яг би очиод ямар бизнес хийх үү, яаж орлого олох уу, сургууль нь одоо миний хүүхдэд хангалттай боловсруулах уу, эрүүл мэндийн үйлчилгээ нь сайн уу муу юу гэхээсээ илүүгээр энэ сум миний амьдрах газар мөн үү биш үү гэдэг нь маш чухал санагцсан. Түрүүнд бол бас нийгэм талаасаа ч тэр нийгэм талаасаа гэхээс илүү хувь хүн талаасаа та өөрөө бэлтгэлтэй, сэтгэл зүйн хувьд хэр бэлтгэлтэй байх нь маш их чухал байна. Бараг тийм нэг номерт тавигдах асуудал байна гэж ойлгож болох уу? Болно. Ялангуяа тухайн орон нутгаас гаралтай биш хүмүүсийн хувьд шинэ орон нутагт шилжин суурьших гэж байгаа бол нэгдүгээрт нь өөрийнхөө сэтгэл зүйг одоо шилжүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт нь одоо ажил хөдөлмөр, хамтын ажиллагаа, харилцаагаа шилжүүлэх нь шүү дээ, тийм. Тэнд өөрийн гэсэн найз нөхөдтэй, ойр дотны хүмүүстэй болно. Тэгээ гуравдугаарт нь тэнд ажиллаж юм уу, эсвэл тодорхой хугацаагаар аялаж үзнэ. Тодорхой хугацаанд maybe амьдарч үзнэ. Тэгж яагаад араас нь тэнд хөрөнгө оруулалтаа хийгээд эдийн засгийн хувьд шилжиж эхэлнэ. Тэр нь нөгөө одоо хашаа байшин барьж авах ч гэдэг юм уу, газар худалдаж авах ч гэдэг юм уу, эсвэл тодорхой бизнест хөрөнгө оруулах ч гэдэг юм уу, ямар нэг аж ахуй эрхэлж эхлэх ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар эдийн засгийн шилжилттэй хийгээд тэгээ хамгийн сүүлд нь одоо жинхнээсээ нөгөө юу лээ харьяаллаа шилжүүлээд нөгөө иргэнийхээ харьяаллыг шилжүүлээд өөрөө биеэрээ бүр мөсөн нүүж очих хамгийн сүүлийн ажил юм байна гэж. Махан биеэрээ шилжиж очих нь баг хамгийн сүүлийн ажил. Тий. Би бас яг харин яг тэгэж боддог. Яг нэлээд сайн судалгаа, бэлтгэл хэрэгтэй гэж боддог. Тийм болохоор яг энэ сэдвийг ингээд сонгоод ярилцаад байгаамаа. Бас юу юугүй сэтгэл хөдлөлөөр бас шийддэг асуудал биш аа. Тэ мэдээж орон нутагтаа тэнд тухайн газар төрж өсөөд зөвхөн сургуулийн хугацаанд хотод хэдэн жил байж байгаа буцаад явж байгаа бол тэр үл ерөөхдөө нэг харцсангуй нэг асуудал биш ээ. Яагаад гэвэл тэр тухайн нийгэм амьдарч байгаа газрынхаа соёл хүмүүсийг мэднэ гэх мэт маш олон тийм давуу талтай байдгаа гэдэг чинь. Залуучууд магадгүй яг өдий цагт яг ингээд сүүлийн ингээд жил гарах хугацаанд зөвхөн миний хувьд ажиглаж байгаагаар яг ингээд хүмүүс яг хөдөг айгүй ингээд их анхаардаг болж хөдөө рүү бас ингээд шилжих нүүдлэх тийм цуваа үүссэн юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Сүүлийн үед явж байгаа мэдээллүүд за тэнд очисон байгаа хөдөө орон нутаг шилжиж очисон байгаа залуучуудын нэвтрүүлэг мэдээллүүдээс мэдээлэл авч байгаа л да миний хувьд бол. Тэгээд та ингээд яг энэ тоо ерөнхийдөө ажиглагдаж байна уу танд яг шилжилт эсвэл 2 жилийн өмнө 18 19 онтой адилхан байна уу? Өнөөдөр ингээд харахад нэмэгдчихв энэ одоо хандлага гэх юм уу залуусын шилжилт хөдөлгөөн. За яг шилжилт хөдөлгөөнийг статистикийн ерөнхий газрын мэдээлэлээс ч юм уу харж болох бах. Бидний хувьд бол юу мэдэрч байна вэ гэхээр хандлага бол өөрчлөгдөж байна гэдгийг мэдэрч байгаа. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг анх намайг ингээд 2 жилийн өмнө ч юм уу 3 жилийн өмнө би ингээд хөдөө амьдармаар байна, хөдөө явъя гэд тэгж яхад хүмүүс өөдөөс ингээд айгуу сонь юм асуудаг. Чи яг ирүүлөө чи зүгээр үү? Яагаад одоо яац гэмт хэрэг хийц юм уу? Зүхтах гээд байгаа юм уу? Эсвэл өвчин тусцсан юм уу? Эрүүл агуулт гарах хэрэгтэй байгаа юм уу? Гэдэг ч юм уу
Яг ингээд яа стресстэй байгаа юм уу? Яг яачаад байгаа юм гэдэг ч юм уу. Хүмүүс ингээ ойлгохгүй байсан. Тэр үеийн хандлага хариу үзүүлж байгаа юм. Наадах чи өстө бүтэхгүй санаа, наадах чи шал дими. Очоод чи угаасаа доорхоно уйдаад буцаад ирнэ ч гэдэг юм уу. Хөдөө амьдрал байхгүй ч гэдэг юм уу. Аюу тийм сөрөг хандлагатайсэн л та. Харин одоо ингээд сүүлийн жилүүдэд мэдээж бид нар бас 2 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд олон нийтэд сэтэлжүүлэх, соён гэрүүлэх тэ мэдээлэл агуулга контент бүтээгээд явж байгаа. Тэгээд сүүлийн үеийн хандлага бол хүмүүс маш эерэг болж байна. Хөдөөний амьдрал гэдэг бол одоо дорой буурай, харанхуй бүдүүлэг тийм амьдрал биш юм аа. Тэр бол байгальд ойр, хөдөлмөрт ойр, цэвэр эрүүл агаарт харин бүр ингээ Улаанбаатар хотын төгжрөл одоо экологийн бохирдлоос хол байгаа нь өөрөө маш тийм тансаг одоо амьдралын хэм маяг юм а гэдгийг хүмүүс ойлгож байна. Тэгэхээр энэ бол нөгөө илүү яг бодиттой шилжилт хөдөлгөөний тоо гэхээсээ илүү бодиттой хандлагын өөрчлөлт гарч байна гэж харж байгаа. Шилжилт хөдөлгөөний хувьд гэвэл өмнө нь ч гэсэн хүмүүс хөдөөрөө төрүүлээд ухаарсан нь ойлгосон нь нүжил байсан. Одоо лавга ахалт хийдээ 5-6 жилийн өмнө нүүсэн байх жишээний. Тэгэл олон залуучууд бас хөдөө очиод сайхан амьдраад хийж бүтээгээд явж байгаа. Улаанбаатар сургуулаа төгсөөд буцсан олон залуучууд байгаа. Тэднийг бид нар өмнө нь зүгээр л анзаардаггүй байжгаад одоо ингээд энэ сэдв хөндөгдөөд ирэхээр анзаарч хэлж байгаа байхгүй юу? Өвчний гаралт нэмэгдээд байгаа биш, бид нар олж илрүүлэх чадвар нь сайжраад байгаа учраас гаралт нэмэгдээд байна гэдэг шиг. Тийм хүмүүс илүү зоригтой болсон байна. Яг тэгвэл нийгмийн хандлага энийг дэмждэг болсон учраас би хөдөө нүүлээ гэж бусдыгаа уриалгах зоригтой байна. Би хөдөө явлаа гэж Facebook дээр постлох зоригтой байна, тий. Энэнгээрээ бахарах чинь зоригтой алхам гэж хүмүүс хардаг болсон байна. Тэгэхээр энээс болоод залуучууд хөдөө явж байгаа гэдгээ олон нийтийн сүлжээнд илүү их мэдээлж байгаа нь илүү олноороо нүгэд байгаа юм шиг харагдаж байгаа хаа гэж бодож байна. Магадгүй бас тий. Таны ажиглалтнаар те яг энэ хандлагыг өөрчлөх гээд нийгмийн хандлагыг өөрчлөх гээд явж байгаа түүжүүлээд явж байгаа нь юу? Төр засгийн зүгээс одоо яг анхаараасаа гэж юм уу эсвэл те заавалчгүй ингээд дэмжлэг хэрэгтэй яг ямар асуудлууд байна вэ? За энэ чиглэлээр судалгаа хийж үзсэн үү? За бид нэр ер нь бол нэг л сумыг судалж байгаа. Яагаад тэгэхээр шилжилт хөдөлгөөний бодлогыг бол улс орон даяар нийтэд нь бүх суманд бүх одоо аймагт яг ижил хэмжээнд нэг бодлогоор зохицуулахад хүндрэлтэй юм байна гэж хардаг. Өөрөөр хэлбэл шилжилт хөдөлгөөн тэр дундаа Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг чиглэх шилжилт хөдөлгөөн бол сайн дурын үндсэн дээр хийгддэг, тодорхой хэмжээний золиослол шаарддаг тийм өвөрмөц одоо шилжилт хөдөлгөөн баггүй юу? Хоцууран газраас орон нутг руу шилжилт хөдөлгөөн хийнэ гэдэг чинь өөрөө хөгжлийн төлөөх шилжилт хөдөлгөөн гэд ондоо сонголт. Яг тэр нөгөө хүчээр одоо аргагүй дайн байлдааны улмаас ч юм уу эсвэл одоо нөгөө ажлын байр хайж ч юм уу хүмүүс хөдөө шилждэг. Тэгээ ажлын байр хайж Улаанбаатар руу шилждэг. Гэтэл ажлын байрнаасаа татгалзаад өөрийнхөө одоо 5 орон байрнаасаа татгалзаад ажлаасаа гараад тэгээд ийм эдийн засгийн сайн орчин зах зээлээсээ холдоод хөдөөрөө нүүж гинэ гэдэг маань тэс өөр үн цэнийн тухай асуудал хгүй. Тэгэхээр энэ ийм төрлийн шилжилт хөдөлгөөн хийж байгаа хүмүүсийг идэвхжүүлэх гэж байгаа бол маш сайн ойлголттой байх хэрэгтэй төр засаг өөрөө. Одоо төр засгийн хувьд баримталж байгаа нэг юм view байна л да. Зарчим гэдэг юм уу одоо хандлага. Тэр нь хотын төлөрлөлийг сааруулах, Улаанбаатар хотын зав замын хөдөлгөөн төгжрлийг бууруулахын тулд бид нар энэ хөдөөгөө хөгжүүлээд тийшээ хөдөөнийхнийг буцаагаад дээрэс нь магадгүй хотынхныг явуулаад ингээд хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Нэг ийм хандлага ажиглагдаж байгаа. Тэгээд энэ бол өөрөө бас нэг талаас жоохон өрөөсгөл л дөө. Яагаад тэгэхээр хүмүүс тэр хөдөө нүүж байгаа шалтгаан бол Улаанбаатар хотын төгжрлээс зугтаж байгаа болохоос биш, Улаанбаатар хотын төгжрлийг сааруулахын тулд нүүж байгаа явдал биш. Хоёрдугаарт нь хөдөөг яагаад хөгжүүлэх ёстой вэ гэвэл хөдөөнөө одоо ч амьдрчил байгаа тэр хүмүүст Улаанбаатар хот руу ирэх шаардлагагүйгээр сайхан амьдрах тэр нөхцөл боломжийг нь бий болгож өгөхийн тулд хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг хангах ёстой. Тэрнээс биш Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийг тухтай амьдруулахын тулд хотын төгжрөлгүй байлгахын тулд сэрэгтэй байлгахын тулд хөдөг хөгжүүлэх гэдэг хандлага бол өөрөө буруухгүй.
энийг нэгдүгээрт нь засах хэрэгтэй юм. Хоёрдугаарт нь сайн тал нь гэвэл за ямар ч тач хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хадгална гэдэг ийм агуулгатай үндэсний хороог байгуулсан явдал өөрөө маш том ахиц дэвшил мөн. Энэ асуудлыг урд нь хүндэтгүү байжгаад одоо ингээд үндэсний хэмжээнд бүх яамдын сайдууд ихэнх нь орж ирээд ийм хороо байгуулж байгаа нь бол асуудал анхаарлын төвд орж байгаа. Энэ чиглэлдээ цаашдаа юм боломж бүрдэж байгаа. Маш сайхан таатай болох юм. Харин одоо энэ хорооны үйл ажиллагааг дэд хороодод хуваагаад авто замын төвчрлээсээ энэ одоо хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийн сэдвийг салгаж харах ёстой. Хоёрдугаарт нь гэх юм бол төр засгийн зүгээс бодлоготой болох хэрэгтэй. Шилжилт хөдөлгөөний бодлоготой болоод аймгийн түвшинд, үндэсний түвшинд болон сумын түвшинд шилжилт хөдөлгөөнийг хэрхэн төлөвлөх үү? Шилжилт хөдөлгөөний даацаа яаж тодорхойлох үү? Энэ дээр менежментийн төлөвлөгөөтэй, бодлоготой, стратегтэй болох хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээрт нь төрөөс энэ чиг үүргийг өгөх, хоёрт нь энэнд нь тохирсон үйл ажиллагаа явуулах төсөв мөнгийг нь гаргаж өгөх ёстой. Тэгэхээр энэ бол нэн тэргуунд хийх ёстой ажил. За энээс цаашаа юу хийх ёстой юм бэ гэхээр шаардлагатай судалгааны ажлуудыг хийх ёстой. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын иргэдийг хөдөөнийхэн ч байна уу, хотын уугуулсан ч байна уу, 22-ын товчоогоор эсвэл Баянзүрхийн товчоогоор гаргаад төвлөрлөө бууруулах нь бол чухал биш ээ. Тэр хүмүүс хөдөө орон нутагт очиод удаан хугацаагаар оршин тогтнох, тэндээ хэдэн үеэрээ ажиргалтай амьдрах, хөдөө байгаа иргэд маань болохоор Улаанбаатар хот руу ажил хайж ирэхгүй байх. Энэ нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Энийний тулд яах ёстой юм бэ гэхээр төр энэ бодлого тодорхойлохдоо хөдөө орон нутгийг оролцуулах ёстой. Өөрөөр хэлэх юм бол хөдөөг яаж хөгжүүлэхийг хотын иргэд биш, хөдөөний иргэд бодох ёстой гэсэн үг шүү дээ, тийм. Орон нутгийн удирдлага, аймаг сумын удирдлагуудыг бодлого тодорхойлохдоо оролцуулах хэрэгтэй гэсэн үг. Ойлголаа. Эхний ээлжинд бол одоо төр засаг маань өөрсдийнхөө энэ харж байгаа онцгой бас жоохон бас илүү өргөн харах хэрэгтэй юм байна. Зөвхөн хотын асуудлыг шийдэх гэж хүмүүсийг гарах гэж байгаа биш. Тэгж харах хэрэгтэй юм байна тийм асуудлыг. Мөн энийг хийхдээ зөвхөн хотод байгаа эсвэл шийдвэр гаргах төвчний улсууд өөрсдөө хэдүүлээ сууж хагаад энэ асуудлыг шийддэг биш, олон талын оролцоод байгаа. Ялангуяа тэр яг газар дээр амьдарч байгаа иргэдийн санаа бодлыг нэгсэндээ энэ бодлогынхаа төвшөнд шигтгэж одоо суулгаж яж нэгсэндээ илүү урт хугацаанд илүү амжилттай явна гэж ойлголоо. Зөв. Төр засаг 2 дахь ээлжиндээ би түрүү хэлсэн шүү дээ. Судалгаа хийх хэрэгтэй. Тэр нь болохоор Улаанбаатарт байгаа хөдөөний иргэдийг гаргах та чухал биш ээ. Улаанбаатар хотод байгаа иргэд хөдөө рүү нүүх хүсэлтэй байгаа хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг гарах боломжийг олгох хэрэгтэй. Хөдөөнөөс ирэх хөл хөдөлгөөн, шилжилт хөдөлгөөнийг хориглож болохгүй. Манайх ч одоо хориглож байгаа шүү дээ. Хориглоод шилжүүлгийг хийлэхгүй байгаа шүү дээ. Хөдөөнөөс хот руу шилжээд ирсэн хүмүүс имлэг олон нийтийн үйлчлэгийг авч чадахгүй зовлонтой байгаа байхгүй. Гэтэл тэр хүмүүс чинь Улаанбаатар хотод ирж юм үзэж нүд тайлах хэрэгтэй. Сурч боловсрох шаардлагатай. Зарим онцгой эрүүл мэндийн үйлчлэгээ авах ёстой хүмүүс нь хотод шилжиж ирж эмнэлгээ бараалж амьдрах ёстой. Энэ бол байх ёстой. Тэгэхээр хөдөөнөөс ирэх хүмүүс нь хамаагүй ирэх ёстой. Хотоос явах ёстой хүмүүс нь явах ёстой. Тэрнээс биш хөдөөнийхэн хөдөөнөө бай. Хөдөөнөөс ирсэн нь буцаад хөдөө рүүгээ яв. Хотынх нь хоттой бай гэдэг энэ хандлага өөрөө ямар үр дүн авчрах вэ гэвэл хот хөдөөгийн хөгжил болон соёлын хэд ялгаатай байдлыг улам бий болгоно. Улам тодруулах нь тийм байна. Улам тодруулна. Хөгжлийн ялгааг тэнцвэртэй байдлыг хангах гэдэг чинь өөрөө хүний хөгжлийн тэнцвэртэй байдлын тухай. Тийм учраас бид нар харилцан хүмүүсээ солилцож байж, өөрөөр хэлбэл хот хөдөө хоёр ирлийзэж байж, нэг нэгнээсээ суралцж байж. Тийм яг үнэ. Одоо нийгэм эдийн засаг соёлын хувьд хоорондоо холилдчихиж энэ хөгжлийн өөрөө тэнцвэртэй болно. Тэрнээс биш хөдөөнийхний буцаахтаа бол асуудал биш. Тэднийг оруулах байхтаа асуудал биш. Улаанбаатар хотоос явах гээд байгаа хүмүүсийг дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. Хоёрт нь тэр дэмжлэг нь хөдөөнийхэнд ч гэсэн адилхан үйлчилдэг. Одоо тэнд амьдарч байгаа хүмүүс адилхан ижилтгийгш үйлчилдэг байх ёстой. Тэгэхээр энэ дээр гол одоо мотивац нь, гол хөшүүрэг нь, урамшууллын бодлого нь юу байх вэ гэдгийг одоо сайн судалж гаргаж ирэх хэрэгтэй. Тэхийн тулд яамдуудаас, төрийн байгууллагуудаас санал авахаас гадна мөн ард иргэдээс яг энэ чиглэлдээ төрүүлээд очсон амьдарч байгаа тэр хүмүүсээс одоо амьдрах гад явж чадахгүй байгаа над мэдчих хүмүүсээс одоо судалгаагаа аваач гэж хэлмээр байна.
Өмнө одоо энэ хандлагыг тэг хөдөөрөө ингэж амьдрах нь эрүүл илүү байгальд ойрхон органик одоо эрүүл мэндэд тустай амьдрах гэдэг ч юм уу те алсын хугацаанд явандаа энэ хөдөө амьдрах нь бол жинхэнэ мод болно ч гэдэг юм уу. Энэ хандлагыг эрт хартсан улсууд бас нилээдгүй чимээгүй амьдраад байж байгаа цаахан хөдөлмөр өөрсдийн бизнес эрхтүүдэд та магадгүй санаачлахын өрөө те олон улсуудтай уулзчихсан байх яг хөдөө очиод амьдарч байгаа. Гэтэл тэдний зүгээс одоо хилдэг ч юм уу бид нэр одоо энэ нэг хэсэг зүйлийг анхаармаар байна ч гэдэг юм. Тийм санаанууд эдгээр танд хэлж ирв үү, сонсож байв уу та? За, гоё асуулт байна. Ер нь бол төрүүлээд очсон хүмүүс маань маш ийм одоо салхийг хаглаад тий ардах хүмүүсийн замыг бэлдээд тэнд очиод биднэртэй туршлага хуваалцаад явж байгаа олон сайхан гэр бүл байгаа. Тэдний маань дийлэнхтэй хэлж исэн санаанууд юу байдаг вэ гэхээр орон нутгийн хандлагын тухай байдаг. Өөрөөр хэлбэл орон нутаг одоо цагаачтаас болгоомжлогч гэдэг юм уу, шилжин эргэстээс одоо болгоомжлогч гэдэг юм уу тий. Эсвэл одоо тийм дуртай биш байх зарим орон нутгийн хувьд бол эсвэл зөвхөн өөрсөндөө хэрэгтэй одоо эмч багшаа авъя бусд нь одоо хэрэггүй ч гэдэг юм уу те. Анх бид нар бас ингээд 400 гэр бүл нийлээд за аль нэг газар очиод нэг хөөрхөн шин суурин бариад ч юм уу нэг тосгон бариад ч юм уу амьдрий гэд бас ингээд явж исэн л та. Орон нутгийн засаг захиргаа удирдлагуудтай уулзаад тэгээ тэр үед бол юу гэж исэн бэ гэхээр анх бид нарыг манад тэгж 400 айл майл багтаах тийм газар талбай дэд бүтэц байхгүй та нар тэгж 400-уулаа шингээх боломжгүй та нар зүгээр харин нэг тэдэн эмч тэдэн зоо техникч тийм багштай тийм юм байвал манад өгчхөө тэднэрийгээ бид нэр сайхан ингээд нөхцлөөр нь хангаад айтайхан гэрээ хэлцлийгээд ингээд амьдруулчихвал болж гинэ гэж хэлжсэн аахгүй. Тэгэхээр тухайн үед хандлага ер нь тийм байсан. Одоо ч гэсэн ер нь дийлэнх газар хандлага тийм байгаа. Хэрэгтэй хүмүүсээ авчи, хэрэггүйгээ болчи гэдэг ч юм уу те. Эсвэл одоо нэг их хүнээр ч яах вэ? Хоёрын орнд ингээ ирээд бас нөгөө хог тариад хотод байдаг шиг байдаг ч юм уу. Эсвэл мал аваад бэлчээр дээр гараад нөгөө жоохон бэлчээрийн минь булаацалтаад хэрүүл уруул хийгээд эхэлнэ ч гэдэг юм уу. Ийм ингээд имэйлтүүд бол байгаа. Тэгтээ яагаад түрүүн би одоо аймаг сум болгон өөрийн гэсэн шилжилт хөдөлгөөний бодлоготой байх ёстой гэж хэлсэн мэ гэхээр аливаа шилжилт хөдөлгөөн ингээд эхлэхэд хамгийн сайн хүмүүс нь гэдэг нь хамгийн одоо боловсралтай төрүүлж ухаарсан ойлгосон хөдөлгөөнтэй хөдөлмөрч чадварлаг хүмүүс нь төрүүлээд шилжилт хөдөлгөөнийг хийдэг юм аа. Одоо бол яг энэ цаг үе дээр байгаа. Төрүүлээд явсан хүмүүс бүгдээрээ маш ажилсан хүмүүс явсан байна. Хинийхэн ч түүхийг очиод араас нь судлаад үзсэн маш гоё амьдарч ийн хөдөө маш бүтээлч байна, хөдөлмөрч байна. Орон нутгатаа шинэ үлгэр дуурайл үзүүлээд байж ийн тэ. Тэгэхээр орон нутаг энэний төлөө өрсөлдөх ёстой юм байгаа юм уулна. Одоо манай орон нутагт ирээч бид нар та нарт ийм сайхан зүйлийг санал болгож байна. Манай нутаг ийм гоё. Бид нар та нарыг найрсгаар илтгэхээр хүлээж авнаа. Биднэрт ийм ажлын байр байна. Та нар магадгүй бизнесээ аваад ирвэл бид нар ийм боломжийг амлаж байна гэд аймаг сумууд өөрсдөө энэ Улаанбаатар хотоос гарахад бэлэн байгаа тэр одоо сайн шилжин авахстыг нь төрүүлж авахын тулд хоорондоо өрсөлдөх хэрэгтэй юм байна. Энэ бол дэлхийн нийтийн жишг байхгүй юу? Өнөөдөр хөгжилтэй орнууд дэлхийн шилдэгүүдийг эх орондоо авчирч суурьшуулахын тулд шилжилт хөдөлгөөний бодлохоор хоорондоо өрсөлдөж байна. Бүх юмар нь хангаж байна. Тэр битгээл нөхцлөөр татварч гэдэг юм уу те гэх мэтлэн. Тийм штэ бүр тансаг амьдрах орчин юу гэдгийг татвараас нь чөлөөлөх ч гэдэг юм уу. Тэгээд тэр хүмүүс орон нутгатаа цус хэлбэх гэж тэнд те оюуны инновацийн сэлгэлт хийх гэж шилдэг хүмүүсийг авчирж байгаа байхгүй юу? Тэр битэл бүр оюутнуудад тэтгэлэг өгч байна. Гадаад оюутнуудад. Тэгээд хамгийн шилдэг оюутнуудаа эх орондоо авч үлдэх оролдлого хийж байна. Одоо өөр улсын оюутнуудад 100% тэтгэлэг өгч штэ хятад улс. Энэ бол ерөөсөө юу вэ гэвэл дэлхий дээр байгаа одоо үндэстэн гэдгээсээ илүүгээр дэлхий дээр байгаа тэр хамгийн оюуны чадамжтай шилмэл хүмүүсийг нутагтаа авчрах нь өөрөө маш сайн цус хэлбэлт болно гэдгийг ойлгоод байгаа байхгүй. Тэгэхээр энийг манай орон нутгууд өөрсдөө ойлгоод энэ нь тохирсон хүн амын нэгтаршил суурьшлын төлөвлөгөөгөө гаргаад тэрэндээ тохирсон дид бүтцээ бэлдээд реклам сурталчилгаагаа хийгээд таниулах ажлаа хийгээд шаардлагатай хөрөнгө оруулалт, инновац, ур чадвартай хүний нөөцийн орцоо нэмэгдүүлэхийн төлөө хоорондоо өрсөлдөх хэрэгтэй байна. Энэ юу бол хамгийн чухал юм шиг санагдаж байгаа байхгүй юу?
хүмүүсийн хөдөөний яг орон нутгийн иргэдийн маань хандлага нь айгүй чухал. Тэр эндээс хүн яваад очдөг гэтэл тэнд угтж байгаа хандлага бол хамгийн чухал юм шиг байна. Бид нар чинь бүгд л ялгаагүй хүн инээгээд тогтвол мэдээж баярлна. Хань өөдөөс нь те эсвэл хөмсгөө зангилаач гэдэг юм эсвэл үл ашаасан байдалтай байх юм бол ялгаагүй хүн л юм чинь баярлна, гомдно. Тэгээ би бас нэг саяхан нэг хүнээс бас асууж ирсэн байхгүй юу? Яг орон нутагт очиод амьдарч байгаа хүнээс. Одоо нэлээд хэдэн жил болчихсон. Тэр хүн бол маш хөдөлмөрч, маш ухаантай, гадаадд сургууль төгссөн. Гэтэл маш их том одоо тий боломжууд нэгсэндээ карьераа хойш нь орхиод хөдөөг зориод одоо нэгсэндээ хөдөөг тэр дундаас нь ингэж өөрчлөх гэж оролдож байгаа юм. Гэтэл тэнцээд мань хүнийг бол одоо тий маш олон жил цагаачаар нь дууцаа гэдэг чинь. Гэхдээ Монгол хүн Монгол нутгийнхаа хааж очиад ажиллагаад цагаачаараа дуудуулна гэдэг бол бас хэцүү юм байлээ гэж бол мань хүнийг ярьж байгааг би сонссон. За тэгээд би яг энэ яриан дээрээс үндэслээд за хутаг өндөрлөө яг таны одоо яг ингээд өөрөө зорж байгаа ганц сумыг сонгосон тэр судалгаа хийж байгаа газрын талаар ярья гэж бодсон. За яагаад вэ гэд нэг номерт бол та хэлсэн те яагаад манай өвөгийн нутаг байна. Тийм болохоор нэхлээд ямар ч судалгаа хийгээд үзье гэд. За энэ сум орон нутгийн зүгээс хутаг өндөрийнхэн хэр хүлээж авч байна. Магадгүй энэ ч нилээдгүй олон хүмүүс очиад суурьссан юм шиг байгаа юм те. Би өөрөө бас сайн мэдэхгүй байна л да. Таны талаар жоохон дэлгэрүүлж ярьж өгөөч. За хутаг өндөр сумын хувьд бол их гоё сум. Анх одоо жоохон байхдаа 10 гаруй жилийн өмнө юм уу те жоохон хүүхэд байхдаа хөвсгөл явах замдаа л одоо манай өвөө хутаг өндрөх гэж мдээгүй байх үедээ уул ус байгальд сэтгэл алдарч исэн байдаг. Тэгээд 2018 онд хөдөө нүүх тухай бодоход хамгийн түрүүнд хутаг өндөр шууд толгоонд орж ирээд тэгээ хутаг өндрийн засаг даргаыг зорж уулзчихсан. Тэгээд сүүлд нь энэ ажлыг эхлүүлснийхаа дараа манай өвөө хутаг өндөрөөс гаралтай байсан юм байна гэдгийг олж мэдсэн байт юм аа. Тэгээд хутаг өндөр сумын хувьд гэвэл одоо төв зам дагуу Эрдэнэт хот, Мөрөн хот хоёрын голд байрлалтай. Магистрал зам дагуу байдаг. Дэд бүтэц маш сайн дажгүй хөгжсөн. Дотоод дэд бүтц нь бас боломжийн. Дээрэс нь хүмүүс нь одоо ингэ төв зам дагуу байршилтай учраас юу гэдгийг цагаач гэх юм уу замын хүмүүстэй харьцах соёлтой тийм ээ. Тодорхой хэмжээнд харьцаа сурцсан тийм байгаа. Дээрэс нь мөн одоо надад бол нэлээд ажилсаг санагдсан. Бүгд л одоо ажил хийдэг намар одоо ажилчин олддоггүй тий ногоо ураахан олдохгүй бүгдээрээ л ажилдаа олчдөг. Би одоо ингээд намар хутаг өндөрт очихоор надтай уулзах олдохгүй шүү дээ. Бүгд нөгөө намрын бэлтгэл тэр мэтчлэнгээр ер нь хутаг өндөр сум бол их дайжгүй. Хоёрдугаарт нь гэвэл бас тэнд нэлээд одоо сургууль иргэд байна. Гадаадын иргэд байна. Герман гэр бүл байна. Канад гэр бүл байна. Гадаадд амьдарч байгаад ирсэн Монгол Улаанбаатар хотын уугуул иргэд бас очсон байна. Өөр сум орон нутгаас ирсэн гэр бүлүүд байна. Тэгээ ер нь бол бас тийм цагаачтад гэж хэлэх нь одоо муухай юм да тий суугуул иргэдэд халтай биш харьцангуй нөхөрсөг тийм сум байдаг. Тийм учраас бас ер нь их аятайхан байгаа гэж хэлж болно. Одоо сум орон нутгийн маань аймгийн түвшинд сумын түвшинд бодлогоор ер нь хэр дэмжиж байна вэ? Яг энэ шинээр шилжиж ирж байгаа иргэдтэй. За сумын удирдлагууд бол маш их дэмжиж байгаа. Анхнаас нь дэмжсэн манай үйл ажиллагааг одоо манайх чинь 2 засагтай харилцсан байгаа. Өмнө нь Монгол Ардын нам одоо Ардчилсан намын засагтай харьцаж байна. За аль аль нь манай үйл ажиллагааг дэмжиж нэгт хамтран ажилласан. Хутаг өндөр суманд бид нэр өнгөрсөн жил хөдөө амьдрын хутаг өндрийн мэдээллийн өдрүүд гэдэг үйл ажиллагааг зохион байгуулад Улаанбаатар хотоос 40 гаруй залуучдыг авч очоод орон нутгийн 50 гаруй залуучдтай нийтдээ ингээд нэг 100 гаруй залуучдтай 4 өдрийн үйл ажиллагаа зохион байгуулад хоорондоо танилцаад маш сайхан одоо цаг хугацааг өнгөрүүлсэн байдаг. Одоо энэ үйл ажиллагаа маань дахиад энэ жил бас 11 сард Улаанбаатар хотод болохоор төлөвлөгдөж байгаа. Хутаг өндөр суман дээр маань хутаг өндөр суман дээр манай төрөмс байгууллагаас хамтраад хөдөө аж ахуйн сургуультай хамтраад за мөн бусад жижиг дунд үйлдвэрийн газар хөдөлთა өдрийн танхим байгууллагуудтай хамтраад 3 төсөл хэрэгжүүлж байгаа. Тэр төслүүд байна бол нэлээд амжилттай явж байгаа. Тэгээ сум орон нутаг бүх боломжоор дэмжиж байгаа. Гол асуудал гэвэл ерөөсөө нөгөө сум орон нутагт яг энэ шилжилт хөдөлгөөний чиглэлд зориулсан төсөв байдаггүй учраас энэ дээр бол бид нэр хүндрэлтэй тулгарч байна. Тийм болохоор төрөөс энэ төсөв мөнгөтэй болгож өгөх энэ чиглэлд орон нутаг өөрөө үйл ажиллагаа явуулах боломжтой бодлого тодорхойлдог менежментийн төлөвлөгөөтэй байдаг ийм нөхцөлийг бүрдүүлээд өгчих юм бол орон нутаг бол маш таатай хандж байгаа. Тэгээ зөвхөн хутаг өндөр сум гэхгүйгээр бас Булган аймгийн бусад сумуудаас бид нарт санал тавьсан хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Түүнээс гадна одоо Өмнө Говь аймаг, Баян Онгор аймгаас
сумууд биднэрт хамтарч ажиллах санал бас тавьсан байгаа. Тэгэхээр бид нар бол бидний хувьд бол хамгийн түрүүнд эхлээд нэг сайн жишээ тогтоогоод утга өндөр суман дээрээ ер нь яг шилжин суурьшигчдад тулгардаг гол бэрхшээлүүд юу байна гэдэг тэр судалгааныхаа ажлыг дуусгах хүртэл одоо энэ сумтайгаа үзэж тармаа л гэсэн бодолтой байна л та. Аливаа нэг том ажлыг гэхэд бол жижиг хэмжээнд айгүй сайн жишээ гаргах нь айгүй чухал байдаг тий. Би үл яг тэгэж харж байгаа таныг бол ингээд яг нэг сумыг бүхэл бүтэн улсын хэмжээнд гэж ярихаас илүү тэгэхээр нэг суман дээр ингээд гоё үлгэрлээд үзүүлчихье. Тэ тэндээс нь улсууд нь бид нэр өөртөө сурна бусад тий энийг яг цаашаа аваад явах одоо газар бусад сум орон нутгууд нь ч гэсэн энэдээс алдаа оноог нь аваад цаашаа илүү сайжруулад явна гэж би ойлгож байна. Өнгөрсөн хугацаанд бас амжилт гэвэл мэдээж Булган аймгийн Хутаг өндөр сумын засаг дарга мөрийн хөтөлбөртөө шилжилт хөдөлгөөний тухай бодлого тусгасан байгаа. Зөв. Тийм тэгэхээр энэ бол бас сайн жишээ мөн. Тэгэхээр цаашдаа одоо бусад сумууд ч гэсэн аймагуудын түвшинд бас шилжилт хөдөлгөөний бодлоготой болох хэрэгтэй. Энээс л одоо хамаг юм ихлэн. Ядаж шилжилт хөдөлгөөний бодлоготой төлөвлөгөөтэй болох юм бол энийг дагаад одоо сум аймаг болгонд судалгааны ажлууд хийгднэ. Өрсөлдөх чадварын стратеги төлөвлөгөө боловсруулагдана гэж хэлмээр юм да. Мэдээж аливаа төрийн ажил чинь яг эхэлчний бодлогод сууж яж тэгээд илүү сайн хүчтэй явдаг шүү дээ тий. За би нэг та бүхэн бас цаг бас нилээдгүй явчлаа. Тэгээ би нэг асуултыг танаас зорж бүр тодруулж асууя гэж бодсон. Одоо Хутаг өндөр суманд нэлээд олон ингээд тий суурьшиж очсон хүмүүс байна гэдэг чинь зарим нь гадныхч байна тий дотоодын улсууд ч байж байна. Эдгээр хүмүүс хүүхдүүдийнхээ боловсролд яаж анхаарч байна вэ? Та энэ талаас нь жишээ байвал дүрдэж өгөөч. Яг өнөөдөр те хүүхдүүдийнхээ боловсрол тэр улсууд яаж анхаа. Сумын сургуульд явж гэнэ үү? Эсвэл зайнаас хүүхдүүд нь одоо те гадаад дотоодын сургууль эсвэл зайнаас сурч байна уу? За тэнд Канад гэр бүл байгаа. Монголд ирээд Хутаг өндөр суманд нийтдээ 25 жил амьдарч байгаа. Jeremy Tyson гэж Zanador Ansarpak компани захирал гэр бүл байна. Тэдний хувьд гэх юм бол хүүхдүүд нь Монголд төрсөн. Канадын сургуульд home school одоо цахимаар гэсэн үг шүү дээ. Зайнаас хүүхдүүдээ сургаад том хүүхд нь Канад руугаа ихтэй сургуулийн боловсрол эзэмшгээд явцсан байгаа. Монгол гэр бүл бас байна. Саяхан нүүж очсон. Тэр гэр бүлийн хувьд бол хамгийн бага хүүхдээ 10 жилийн сургуульд сумын 10 жилийн сургуульд оруулсан байгаа. За тэр хүүхдийн хувьд бол сумын 10 жилийн сургуульдаа маш сэтгэл хангалуун байна. Өмнө нь хувийн сургууль сурж исэн. Гэхдээ суманд бол маш ийдэг, найрсаг, тэгээ сурах орчин хангалттай байна гэж сэтгэлээ хуваалцж ирсэн. Одоо ялангуяа үед нөгөө зайны сургалтууд бас нэлээд тасчлаа шүү дээ бид нар тий. Зайнаас сураад үзчлээ болдсон байна. Тодорхой хэмжээнд бас энэ соёл сууж байна. Тийм болохоор хөдөө ихэнх сумдад 4G интернет, өндөр хурдны сүлжээ, интернетийн сүлжээ орцсон байна. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө одоо санаачлахтай байх, хүүхдээ хичээлийн сайн давтуулах тэр оролцоогоо сайн хангаж чадах юм бол хаач байсан боловсрал эзэмших боломжтой. Тэгээд нэг хэлсэн үг байдаг штэ. Нэг мэрэгэн хүний хэлсэн үг л гэж би бодож байна. Хинээ санахгүй байна. Хүүхдтэй юм сурах гэж битгий хичээ. Хамгийн гол нь сурах арга барил олгоо гэж үг байдаг те. Хүүхэд өөрөө сурах арга барилтай болсон байхад хаач байсан сурна. Тэгээд сумын сургуулийн давуу тал гэх юм бол Улаанбаатар хотыг бодвол харьцангуй нөгөө нэг ангийн сурагчийн тоо цөөхөн учраас багш нар нь стресс багтай хүүхдүүдтэйгээ илүү тулж ажиллах боломжтой байдаг. Хэрвээ сумын сургуулийн боловсролын түвшинг хангалттай биш байна гэж үзэж байгаа бол эцэг эхчүүд өөрсдөө очиод сумын сургуулийг үүдэн татах хэрэгтэй гэж бодож байна. Тэнд хэрвээ шаардлагатай бол сайн багш нарын одоо олж өгөх те өөрсдөө багш нар бол очиод тэндээ ажиллах, сургуулийн сургалтын хөтөлбөрт нь анхаарал хандуулах гэх мэтчлэнгээр сайжруулж болно. Яг Хутаг өндөр сумын тухайд гэвэл бид нар Хутаг өндөр сум өөрөө мал аж ахуйн нэлээд одоо ирээдүйтэй ийм сум байгаа учраас мал аж ахуйн залгамж халааг бэлдэх зорилгоор хөдөө аж ахуй их сургуулийн лицей сургууль болох алсын хараатайгаар ерөнхий боловсролын сургуульд нь байгалийн шинжлэх ухааны сонгон суралцах хөтөлбөрийг бид нэр нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр магадгүй 5 жилийн хугацаанд одоо Хутаг өндөр сум Монгол улсын хэмжээнд 10 жилийн ерөнхий боловсролоор мал аж ахуйн салбарын ирээдүйн одоо боловсон хүчнийг бэлддэг болно. Ийм өөдрөг бодолтойгоор эцэг эхчүүд одоо иргэний санаачлаг өөрөө ингээд хөдөө аж ахуй их сургуульд саналаа тавиад энэ ажлын хөөцөлтөд гартан зохион байгуулалт явж байгаа. Наацаас айгүй гоё мэдээ шүү дээ. Жишг юмнуудыг бий болгоно гэдэг чинь. Тэгээ боловсролын системд. За та бүхэн бас цаг бас нэлээд төгчлөө. Тэгээд
танд өөр тэ яриаггүй орхитуулсан хэлхийн сан гэж бодсон зүйл байвал бас хэлээч гэж хүсэж байна. Хөдөө орон нутаг дангаараа чин гээд янз бүрийн санаачлаг гаргаад мэдээж тодорхой хэмжээнд хөгжил явнаа. Америкийн ерөнхийлөгч Рональд Рейганы хэлсэн үг байдий. Нөгөө ерөнхийлөгчөөс буухтаа хэлсэн үг. Тэгээ тэр болохоор Америкийн нэгдсэн улсын хөгжлийн одоо түлхүүр нь манай энэ цагаач нар юм аа гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс бол ирсэн хүн бүхэнд одоо төрсөн нутганд төрлөх нутганд байж чаддаг. Бүх хүнд хаалгаа нээдэг тий. Тэр гаднаас ирж байгаа хүмүүс Америкт ирээд Америк хүн болж чаддаг. Тийм учраас үргэлж манах одоо цусаа ингээд инновацаар, шинэ технологиор, шинэ санаануудаар үргэлж сэлбэж идэг, үргэлж шинэ санаа буцалж идэг учраас манай улс ингээд дэлхийд манлайлт юм аа. Хизээ нэгэн цагт бид нар одоо цагаачтад одоо шинэ Америкчуудад тий хаалгаа хаах тэр үед одоо манай хөгжил дэвшил манлайлал түүгээр дуусах болно гэсэн утга бүхэн хэлжсэн байхгүй. Тэр нь өөрөөр хэлбэл одоо бидний хөгжил дэвшлийн үргэлж юм манлайлагч байгаагийн шалтгаан бол үргэлж бид нар гадны хүмүүсээр цусаа сэлбэж идэх юм аа гэдэг шүү дээ тий. Гэхдээ тэр нь цусаа гэдгээс илүү нөгөө оюуны потенциалыг сэлбэж байгаа, бүтээмжээ сэлбэж байгаа, инновацаа сэлбэж байгаа гэсэн утгатай. Тэгэхээр хөдөө орон нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагууд энийг одоо ойлгож аваасай, энийг орон нутгад нэвтрүүлээсэй. Хэрвээ бид нар гаднаас хүмүүс ирэхийг зөвшөөрвөл шинэ хүмүүс шинэ санаа авчирдаг, шинэ хүмүүс бидний болохгүй байгаа юмыг олж хардаг, шинэ хүмүүс биднэрт одоо хэрэгтэй гэсэн тийм санаа яваад шүү дээ. Аймаг сумын удирдлагуудын хувьд энийг л одоо ойлгоосоо орон нутгийн иргэд ч гэсэн бас энийг ойлгоосоо зарим манай орон нутгууд ч одоо цус ойртолт ихтэй байгаа шүү дээ. Нуухан байхгүй энэ асуудлыг хүртэл шийдэхэд энэ тустай. Дээрээс нь одоо орон нутаг ингээд нөгөө намчирхаад бүлгэрээд төрөл төрөстөрөө нийлээд ингээд нэлээд богцсон юмнууд их байгаа. Тэгээ энийг хүртэл задлахад одоо шинэ хүмүүс биднэрт хэрэгтэй юм аа. Тэгэхээр шинээр шилжин эргэстэд сайнаар хандах юм бол дараагийн шилжин эргэстэд тэрнээс дуулаад нутагт ирнэ. Хэрвээ өмнө ирсэн хүмүүсэд нь одоо муухай хандаад тэднэртэй таагүй байдлаар одоо гомдоосон ч юм уу тийм байх юм бол дараагийн хүмүүсийг олоход улам хэцүү болно. Бид нар ч ингээ бие биенээс сонсон штеп. Тэдний засаг дарга тийм юм гинлээ, тэдний нутагт тэгсэн гинлээ гэл. Тэгэхээр нөгөө нэг дараагийн удаа хэрэгтэй эмчээ хаахад хэрэгтэй зоотехникчээ олоход одоо сайн багшаа авчирхад чинь өнөөдөр байгаа одоо сургууль иргэдтэй яаж хандсан бэ гэдэг чинь нөлөөлнө. Тэгэхээр энийг бас ойлгоосэй. Хоёрдугаарт нь Улаанбаатар хотоос шилжиж явж байгаа хүмүүс орон нутагт очоод таны араас олон хүн шилжиж ирэх шүү гэдгийг бас бодоод сайн үлгэр дуурайлал үзүүлээд орон нутагтай сайхан харилцаа тогтоох хэрэгтэй. Тэрнээс биш өөрийнхөө гүрэн улсыг байгуулад өндөр хашаа бариад том нохой тавиад те хашаагаар шагаасан хүн рүү бууны одоо ам шагаалгаад ингэхийн бол дараагийн хүмүүст чинь эн чинь одоо нэг гай болох юм аа. Тэгэхээр төрүүлээд түүчилээд явж байгаа одоо шилжин суурьшигчд маань мөн одоо ив эийг сахиулаад энхийг сахиулаад орон нутгийн хамтын ажиллагаа энэ Монголын одоо хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангахад маш чухал үүрэгтэй гэдгээ бас ойлгосоо гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээн аваад манай подкастэнд оролцсонд маш сонирхолтой мэдээллүүдийг бас өгч чадлаа гэж бодож байна. Тэгээд таны санаачлаа сэдвээ тавьж байгаа энэ үйлс чинь бас ингээд цаашд нь улам өндөр их амжилтыг хүсье. Маш олон хүмүүсүүдийн хандлагыг одоо бас өөрчлөөсэй гэж хүсэж байна. Баярлалаа. За баярлалаа. Та бүхэндээс амжилт хүсье. За түр баяртай сонсогчдоо дараагийн дугаараараа уулзлаа.